За очирууд гişүүн өөрийн төв гişүүн нартай санал нэг байна. Батцэг дарга хэн тайлангаа копи паст хийснийг нэрлэе. Хоёрдугаарт хэн ирүүлэхгүй байгааг бас нэрлэе. Энэ бол их хурл шийдвэр гаргах чадвар шийдвэрийн биелэлтийг хяндаг юм газар бас байгуулчаад тэрнийхээ тайлан мэдээллийг хэдүүлээ сонсохдоо ингээд байна гэдэг нэр хаяггүй гомдлоо суугадаас өнгөрмөргүй байгаа. Энэ нэг цаг хугацааг бас үр бүтээлтэй болгохын тулд ямар байгууллага ямар газар копи паст хийсэн ямар газар нь ирүүлэхгүй байгаа вэ? За хэлье 3 номер. За бид нар бас яг энэ нөгөө тайлан ирүүлээгүй асуудлаар бол засаг дээр бас танилцуулга хийсэн, нээлттэй бүгдээрэнд мэдээлэл өгсөн. За аж үйлдвэр эрдэс соёлын яам, зам тээврийн яам, эрүүл мэндийн яам дээр асуудал байсан. Хөдөө аж ахуйн яам дээр бас тайлагналт дутуу юмнууд байсан. Дутуу ирүүлсэн энэ хэд юм бэ тийм үү? Тий. За копи паст. Энэ хэдийн яам дээр нийтлэг зарим нь копи паст хийчихсэн, зарим нь дутуу ирүүлсэн юмнууд байсан. Аль нь копи паст тэгээд аль нь дутуу ирүүлсэн? За би танд Excel-ийн файлаа хараадах. Хөрөнгөний үнэлгээний тухай хуулийн стандарт техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөрөнгөний үнэлгээний үндэсний стандартыг үнэлгээний олон улсын стандартын зарчим болон энэ хуульд нийцүүлэн батална гэдэг. Өмнөх тайлаг давтан тайлгансан, тайлан тонцгой байгуулалтын арга хэмжээ гүйцэтгээгүй. Ингээд нөгөө энэ бүх байнгын хороо болон их хурл бүх байнгын хороо дээр задлсан Excel файл бид нарт байгаа байхгүй юу? Шаардлагатай бол авч үзэж болно.